тэгэхээр олон улсын чихрийн жижингийн холбоо гэдэг тийм байгууллага байдаг. За тэр 2 жил тутам диабетийн атлас гэж хэвлэж гаргадаг. За тэгээ сая 11 дугаар атлас одоо юу нээлттэй хийлээ. За тэр тайлан мэдээнд тусгаснаар бол одоо 580 гаруй сая хүн байна чихрийн жижинтэй бүртгэгдсэн диабеттэй. За тэгээ энэ нь бол дөрөвний хэлдэг энэ 80% нь одоо юу байна? Хэв шинж 2 байна. За эднээс нь бол биднээс амьдралын хэв маяг, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, арх тамхины хордоо хэрэглээ, стресс бухимдал, за агаарын бохирдлоос ч гэсэн болж байна. Ийм байна. Тэгээ насанд хүрсэн 10 хүн дотмын нэг нь баг. Нэг нь диабет, хэв шинж 2 байна гэсэн үг. За тэгээд ингээд нийт тоогоор наваад үзэх юм бол 6 секундэд нэг хүн чихрийн жижингийн улмаас нас орж байна. 6 секунд, 6 тоглолтол. 6 жирэмсийн эхийн нэг нь одоо жирэмсний диабеттэй байна. За 20 секундэд нэг хүн одоо энэ диабетийн шалтгаан хөлний шархнаас болоод хөлөө тайруулж байна. 20 секундэд. Ялангуяа энэ диабет энэ олон одоо диабеттэй эмэгтэйчүүд чинь төрж шүү дээ. Тэр үедээ төрхийн асар өндөрлүүд гардаг. Их нарийн эндэгдлийн одоо том шалтгаан энэ диабет болж байгаа. Тийм учраас энэ лүгээ сайн анхаараарай. Жирэмсэн эмэгтэй төрөх үеийн тусламж үйлчилгээг нь сайжруулаарай гэдэг ихэд нь хэлье. За нийт одоо 80% нийлээд байгаа энэ хэдийгээр тухайн хүний амьдралын хэв маяг энэ юмнаас хамаарж байгаа боловч нэгэн тийм өвчнийг илрүүлсэн бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ямар зөвлөгөө өгж байгааг бол 5 ийм зорилтыг тавьж байгаа. Нэгдүгээрт нь энэ эрт илрүүлгээ энэ далд явцтай явдаг аахгүй удаан жил мэддэхгүй яваад байдаг. Нэг тарган бүдүүн хүн яваал энэ тэгж байгаа нэлээд олон жилийн дараа хүндрэлээр илэрдэг. Энэ эрт илрүүлгээ одоо дэлхийн дундаж бол нэг онцлогдсон хүний цаана нэг онцлогдоогүй хүн байх. Онцлогдохгүй л яваад байдаг аахгүй. Тэгэхээр манайх бол одоо нэг 20% тай л онцлж байгаа. Энийг 2030 он гэхэд 80% хүргье эрт илрүүлгээ. Энэ хэв шинж 2-ын эрт илрүүлгийг 80% хүргье гэсэн зорилт тавьдсан байна. Тэгэхээр Монгол бас хаана явж байна бол яаж эндээ 80% хүрэх вэ? Бусад оронтой яаж өглөө нийлүүлэх үү гэдэг бодох хэрэгтэй. Дараагийн юм нэгэнт онцлогдсон диабеттэй хүний хяналт нь маш муу байна. Нөгөө имээ уугаал идэг тэгээд нөгөө сахар нь өндөр байгаа л байдаг. Тэгэл нөгөө харвал цохрол ингээд байгаа юм байна шүү дээ. Энэний хяналтыг одоо хэдэн хувьд байгаа юм бэ мэдэхгүй байна. Монгол улс бол нэг 20 орчим хувьтай болов гэж би бодож байна. За энийг 80% хүргэх гэж байна 30 он гэхэд. За нөгөө хэв шинж нэгтэй хүүхдүүдийн нөгөө өөрийнхөө сахарыг үздэг аппарат энэ инсулин юмар нь 100% хангая. Энийг хангахгүй бол болохгүй шүү гэж ингэж анхааруулсан байна. Тэгэхээр энэ 5 зорилтыг одоо хэрэгжүүлэхэд одоо Монгол улсын ерөнхийлөгч санаачилсан эрүүл Монгол хүн гэдэг энэ үндэсний хөдөлгөөний хүрээнд бас ард иргэдтэй болон эмч эмнэлгийнхээ ажилчдад зэрэг ийм нөлөөллийн ажил явуулвал сайн гэсэн ийм одоо санаа байна. Ер нь бол нөлөөллийн ажлыг хийдэг 2 том жишээ байна. Нэг нь бол Японы жишээ, нэг нь Финландийн жишээ. Финландийн жишээ бол Финландийн нэг тосхон их ядуу, баахан арх уудаг, баахан давстай юм хэрэгэлдэг, даралт өндөртэй одоо цус харвсан улсууд зөндөө байсан. Тэрийг нэг гэрийн эзэгтэй нараар нь дамжуулж давсны хэрэглээг нь багасгасан. Бясалганд нь ордог давс, талханд нь ордог давс, тэ энэ юм тэгээд нэг ширээн дээр ингээд давс байж идэг, хоол идсэн ингээд давсаа цацаад идэг. Энэ одоо зан үйлийн өөрчлөх замаар гэрийн эзэгтэй нараар дамжуулж энэ даралт ихсэх өвчнийг одоо тэмцэж удаан наслдаг болсон, эрүүл чанартай амьдралтай болсон, тэр ядуу тосхон хөгжсөн ийм болсон. Энэ Финландийн гоё жишээ. Ингээд Монгол улс мянганы хөгжлийн зорилт нөгөө Америкийн тусламжаар эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлсэн. Тэрийг хэрэгжүүлэхэд зөвлөхүүд нь Финляндууд ирсэн. Энэ жишээгээ ярьж ирсэн. Тэгэхээр энэ та бас гэрийн эзэгчтэй нар ээж нартай хамтарч одоо яаж зөв хооллох вэ? Яаж энэ
биенжингээ барих бай тэ энэ юм гэхээр үл их сайн. Японы жишээ бол сургуулийн хоолоор яасан. Дэлхийн 2 дугаар дайнд ялагдаад тэгээд Америкийн генерал Япон улсын одоо ерөнхий сайд боллоо шүү дээ. Тэгээд тэг засгийн газар яах вэ гэхээр хүүхдүүдийг хооллох хэрэгтэй байсан. Нөгөө ээж аавгүй өн чинь хоцорцсон. Тэгээд хүүхдүүд одоо ингээд улс орн одоо дайнд ингээд сүрцэн ялагдсан асар аюултай юм байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө сургуулийн хоолыг өдийн хоолыг тэр ерөнхий сайд санаачилсан байхгүй. Тэгээд Америк эрүүл хоол өгсөн. Тэнд. Тэгээ хүүхэд нь ирээд эмээгийнхээ хоолыг идэхэ болчихсон. Эмээгийнх нь хоол бол цагаан будаан дээр нэг дарсан ногоо, нийл цуу, давс ийм байсан байхгүй шорвог. Тэгээ нөгөө Америкийн гоё өдрийн хичээл дээр гоё хоол идээд зөв одоо зохистой харьцаатай нөгөө авах ёстой юмнуудаа бүгдийг авч байгаа шүү дээ. Бүгдийг ингээ оруулсан. Тэгээд зөв харьцаатай ийм амттай гоё хоол идээ сурцсан хүүхэд чинь гэрийнхээ хоолыг идэхэ болж байгаа хгүй. Голж эхэлж шүү дээ. Тэгээ эмээгээ шахаад нөгөө давсыг багасгаад ингээд Япон хоол одоо дэлхийн 1 номерын эрүүл хоол болсон. Ард түмнийг хүүхдээр нь дамжуулаад ингэж өөрчилсөн. 2 том голж. Яг үнэ. За Монгол улсын өдөр сонгодог жишээ бол энэ ёод дутагдлын эмгэг. Одоо эдний хүрээлэнгийн хийсэн маш том амжилт. Тэгээ 1989 онд миний багш Лавсран гэдэг академич энэ ёод дутагдлын эмгэгийг одоо судалсан. Тэгэхэд сургуулийн насны хүүхдүүдийг бас ингэж судалсан байхгүй. Бүгдийнх нь бамбаа хоцрохыг ин тэмтрээд ингэ том болц бахуутай. Тэгээ ёодын дутагдaltaй, давжаа биетэй. Тэгээ муу сурдаг. Ийм хүүхдүүд олон байлаа шүү дээ Монголд. Тийм байсан юмыг энэ хүнсний давсыг ёоджуулаад тэгээд тэр үед 2 том проблем байсан. Нэгдүгээр Монгол хүүхдүүдийн өсөлт хөгжилт асар ялангуяа оюун ухааны хөгжилт хосорч эхэлж ирсэн. 90 оноос өмнө. Хоёрдугаарт нь энэ мал сүрэг ерөөсөө өсгөө болцсон. Жил болгоно л 5 жилийнхаа төлөвлөгөөнд Монгол улсын мал сүргийг одоо 25 сая хүргэнэ л гэдэг ердөө хүрдэг. Уулын Сталин 200 сая малтаа болоо гэдэг даалд урагдсан байсан шүү дээ. Тэгээ бид нар ерөөсөө 25-аас дээшээ гарч болдог. Тэгсэн чинь энэ ёод дутагтгаар хээл хаяад төл давжаа болоод ингээ өсдөхгүй байсан юм байна. Тэгээ ёоджуулаад 28%-ийг одоо 7% болгосон. Одоо энэ дараагийн судалгаа нь хийгдэг зогссон байхгүй. 5%-ээс доошоо болох юм бол ёод дутагдлыг устгасан үндэсний тоонд ордог байхгүй. Тэгээд энийг ёоджуулаад ирсэн чинь Монгол улс олимпийн аврагтай болсон. Монгол улс дэлхийн аврагтай болсон. Монгол улс оюун ухааны академиас масар олон хүн болсон. Тэ Монголын мал сүрэг 70 сая хүрсэн. Биднээс амжилт авахгүй юм. Тэгээ одоо энэ ёод дутагдлын эмгийн судалгаа хийх ёстой юм. Тэгээд 50%-аас одоо буулгаад одоо ёод дутагдлын эмгэг гэдэг энэ одоо аюултай ялангуяа өсөж байгаа одоо энэ бие организмд хэрэгтэй хүний оюун ухааны болон биеийн хөгжилд ийм чухал хэрэгтэй. Энд чинь цэвэр хоол авахгүй маш өчүүхэн хэмжээгээр хэрэгтэй. Ийм юмыг бид нар ялангуяа энэ далайн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй нөгөө ёод багтаа юм иддэг. Энэ юмыг бид нар ингэж бодлогоор оруулж игж шүү дээ. Бүх айл хэрэглэдэг давсанд нь хийж гисэн. Тэгээ ингэж ийм амжилтуудаа бид нар бас мэдчих хэвээр. Энэ одоо тэргүүн туршлага, энэ сайн туршлагуудаасаа хуваалцчих хэвээр. Энийг бусад орнуудад бас хилжих хэвээр байхгүй. Тийм учраас ерөнхийдөө энэ юугаа хэлэхдээ бол энэ диабет гэдэг өвчин бол сахар идэхээр л болчтой өвчин биш. Тэгвэл одоо тэгдэл юм бол бидэхэ болчихоор л зүгээр болчих хэвээр шүү дээ. Тэхгүй байна. Гэхдээ энэ аюултай өвчин байна. Яагаад гэвэл энэ судасны хүндрэл гардаг. Судасгүй эргэтэн гэж байхгүй. Тэр өөрийн муутах нь, тэр нүдийн ан, хөлнийх нь судсын тайр нь, харвалт өгөн зүрхэнд нь ингэн ийм аюултай өвчин учраас нийт зөв зохистой ярьж байгаа шүү дээ. Нэг юмыг дутуулж болохгүй, хэтрүүлж болохгүй. Зөв зохистой харьцаатай хэрэгжилж байгаа шүү дээ гэсэн.